Чимдамтай юм. Зуны ихэнх сарын нэг тунгалаг үдэш Сэлэнг аймгийн Сүхбаатар хотын цэцэрлэг дотор ногоон модон бандан дээр хоёр залуухан хүүхэн сууж байна. Тэр хоёрын нэг нь Цэма хүүхэн. Зааны ясан савх шиг цагаан хуруутай, гараараа нуурын ус шиг долгиотсон хар гизгээ илээд эрвээхийн далавч шиг ирээ мянцсан алчуураараа янзганд нарийнхан хүзүүгээ ороогоод салхинд гангасан хонгор сул цэцэг шиг гунхалзан сууж байна. Нөгөө хүүхэн Бума. Найз Цэмагаа харж хаяа инээмсэглэхэд түүний хөөрхөн уруулын цаанаас цав цагаан шүдэн шинэхэн цасан дээр тунгалаг нарны гэрэл туссан юм шиг харагдана. Ирээ мэрэн хувц сүмсэн ганган Цэмагийн дэргэд төв энгийн хувцтай цэвэрхэн бор хүүхэн Бумагийн сууж байгаа нь тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг харагдана. Хоёр бүсгүйн өмнө зүлгэн дээр тарьсан алаг цэцгүүд зөөлөн салхинд найгаж Цэма Бума хоёрт баяр хүргэх мэт тохиолцож байна. Жаргаж байгаа нар далд орохынхаа өмнө амжиж хоёр бүсгүйг сайн ажиглаж авъя гэсэн юм шиг баруун байшингийн хажуугаар шуналтайгаар шагайна. Сайхан цэцэрлэгийн дотор муухай хогтой өндөр төмөр сав юуг яаж гутаах вэ гэсэн юм шиг ёрдоож байна. Түүний хар сүүдэр нар доошлох тутам улам урт болсоор Цэмаг дамжаад Бумагийн нарийнхан шилбдээр тусаад нугарч өрөөсөн хөлийг нь бугуйлдаад авсан юм шиг харагдана. Цэцэрлэг дотуур яваа хүмүүсийн нүд хоёр бүсгийн зүг луужингийн зүг шиг татагдан хандаж байна. Таяг тулсан хазгар өвгөнийг тушиж яваад залуу тэр хоёрын хажуугаар өнгөрөхдөө энэ цэцгүүд мөн ч сайхан ургажээ гэхэд өвгөн нь тийм ээ бас энэ бөхчүүлийн хүргийг аятайхан гин. Хоёул ингэж цэцэг хөрөг хоёрын тухай ярилцах боловч цэцэг хөрөг хоёрын аль нэг нь ч бараг харахгүй Цэма Бума хоёрыг ширтээд өнгөрлөв. Цэма тэднийг ширв татаад ийм ядарсан амтан ингэж тэнэж явахын оронд тэтгэврийн газар хэвтэж байгаасаа гэв. Цэма Бумагийн зүсэн эрдэнэний чулуун эмэг бүлцгийг ээлжлэн харж чиний нэмэг бүлцэг хоёр мөн ч чамын эд шүү. Будчаа авчирч өгсөн биз гэхэд Бума тийм ээ нодны будчаа Чехословакаас авчирч өгсөн юм гэв. Шилүү чулуу юу? Чулуу. Эрдэнийн чулуу юм гинлээ. Чиний эмгч бас чамын эд байна шүү дээ. Пөө бити дооглоод бай. Би сувдан эмгээ гээчгээд энэ мөг зүүж яваа юм. Эн чин далайн хөөс. Урд нэг оюутан над бэлгэлж өгсөн юм гээд Бумагийн нөхөр будчаа урд оюутан байхдаа Цэмад эмэг бэлгэлж өгсөн гэрлээ гэж гуйж байсныг дотроо санана. Будж автаа гэрлсэн бол энэ эмэг бүлцэг хоёул над зүйлтэй байх байжээ гэж санаашран бодно. Цэмагийн энэ митийн атаархах сэтгэл улам өрнсөөр одоо мих залыг хэрглэхэд хүргэв. Тэгээд Цэма хэлв. Чи даанч дуугийн номой хүн юм. Жаахан айлгуутч сурвал эрэгтэйчүүдийг балмагдуулж чадна да гэв. Айлгуутч яах юм бэ яршиг. Би чинь будж аваасаа өөр хүний өдөөс эрс гарч чаддгүй. Аятайхан хідүү өксөлж мэддгүй бүрэг ядуу амтан. Эр хүний өдөөс аятайхан харж маягтайхан хідүү өксөлж маасхнаж сурах хэрэгтэй юм шүү. Жаахан маасхнаад өдөөд байвал ямар ч эр хүн заавал татагдана. Зулын гэрэл харсан эрвээ хиш шиг эргэлдээд ирэхээр нь жаахан гордоож зулгуудаж байгаад сүүлд нь далгавчийг нь жаахан хуйхлаад явуулчихгүй юу? Гордоогоод гонсоолгох сонирн байдаг юм гээд Бумаг тохоогоороо явбарав. Бума энийгэд хөө юм энэ хогийн савнаас муухай үнэрсэж байх шиг эндээс зайлий гэв. Цэма хамраа шантаалгаж үнэрлээд юу ч үнэртэхгүй байна. Энэ дотор тамхины иш алимны хальс энэ тэрхэн л байгаа үз. Ялзарсан хог байгаа юм шүү. Цаа бол муухай юм битгээрээ дотор муухай юм байлаа ч гэсэн гаднаа цэвэрхэн юм байна шүү дээ. За чи би тэр хогийн савнаас өөр ярих юм байхгүй гэж үү? Гэхэд Бума Цэмагийн сүудэрт толгоогоо галхалж ер нь хүнтэй хідүүг аятайхан сул сурагч нээр хэрэгтэй байх шүү. Чи тэр маасгнах арга ухаанаа намайг сургаад өгөөч гэхэд Цэма жумалцаж сурган сургаад өгнөө. Амар хаан чи өөрөө ч мэднэ л дээ. За тэр хоёр хүн ирж явна. Чи тэдний өдөөс толгоогоо жаахан өлөөлгөөд нүдээ талмаа дулаад харчих. Би ажиглажээ. Дутагдал гаргавал хэлээд өгнө гэв. Хоёр хүний дэрэгдүүрээ өнгөрөх үед Бума нүдээ талмааруулан харах гэснээр гинэт инээд алдаж хоёр гараараа нүрээ дарж тонгойв.
Тэр хүмүүсийг өнгөрсөн хойно бумаа Цэмаг мэлийтэл харж хэлв. "Үгүй, ер нь чадахгүй юм байна. Боли гэв. Цэма бумааг шоглон зэмлэв. "Эрдэм сурахад цөхөрт болохгүй гэж чи хэлдэг биш билүү? За яар шиг эн чинь ямар эрдэм юм бэ? Эрдэм байхгүй яах вэ? Жухам эрдмийн дэд эрдэм шүү" гэд бумааг ажиглан харав. "Бумаа, нэрээч бас эрдэм юм л да" гэд тонгоож юм бодов. Жаахан байцнаад Цэма гинт бумаагийн тохойг татж хэлв. "Таны хар хүн чинь чамд хайртай юу?" "За яар шиг хайртай л юм шиг байдаг. Гэвч хүний дотор орж үтсэн биш дээ. Яаж мэдэх вэ?" "Мэдгэл хэрэгтэй дээ. Сорж мэдвэл зүгээр юм шүү." "Яаж сорих вэ?" "Сорж болноо. Урдаар манай хар хүнийг сорж үзье. Дараа нь танай хар хүнийг сорж үзье. Тэг хүн." За юу гэж шийдвэртэй асуухад нүдэ анийлхан гарах ухааныг бодож байна. Бумаа жаахан тусагнаж байснаа. "Юуг нь сорих юм болоод байна гэд инэв. "Хайртай хайргүйг нь сорихгүй юу? Дими баха. Ямар хөгийн юм болдог болдоо. Зүгээр тоглож байгаа эргэцтэй." "Тийм ээ тийм. Тоглож сориод үзэлтэй. Тэгээд бас эр хүнтэй жаахан маасгнаас сурахгүй юу?" "За мэдлээ гэж бумаа хэлв. Цэма жаахан бодож байгаад "Хүнийг сорж үзэхгүй суучихна гэдэг ер нь буруу юм. Чихэр байна гэд өмгчгсэн чинь давс байвал хэцүү шүү" гэд инээхэд бумаа гайхаж "Танаа дэндв чинь тэгээд давс байгаа юу?" "Үгүй чихэрэнд чихрэлтэй. Жаахан давс хужир холцоотой хямдхан чихэр шиг байх юм. Чи намайг ингэж байна гэж дэндвт хэлж гай болов" гэхэд бумаа хэлв. "Би хинт ч муу юм хийдэггүй. Ялангуяа найздаа муу юм хаанаас хийх вдэ" гэв. Ингэж ярилцсаны дараа дэндвийг яаж сорих арга ухааныг Цэма бумаад зааж өгв. Бумаач тэр заавраар оролдоод үзхийг зөвшөөрөв. Нэг сайн өдөр дэндвийн цуслангийн гэрийн гадна дэлгэсэн хевсэн дээр бумаа, дэндвийн эгч догоо, Цэма бас тэдний танил хэдэн хүн суугаад айр гууж даалуу тавьж байна. Цэма цай чанана гэж гэртээ ороод алга болов. Өндөрлөг нуруутай чирэг ир дэндв тоглож байгаад бумааг хартал бумаа түүнд зүүн нүдээ ирмэв. Дэндв гайхаж хоёр нүдээ анчихв. Дараа нь бумаа даалуугаа дэрэгдэх хүндээ шилжүүлээд гэрт орж толинд нүрээ харж үсээ самнаж гарч ирээд тоглогчдыг ажиглан зогсохын далинд дэндвийн мөрийг түшив. Дэндв мөрөө ийлэх далинд бумаагийн гарыг илв. Тэгэхээр бумаа дэндвийн шилэн хүз рүү халуун амьсгалаар зөөлхөн үлээчгээд суудалтаа сууж даалуу тавив. Гэтэл бумаагийн царай нэг л хачин болцоход хүний үүлүүг дахир өсөөр идэх гэж тавиад шоололов. Дэндв сунах далинд дэрэгдээ сууж байгаа бумаагийн мөрийг түшив. Тэгэхэд бумаа "За даалуу битгий харчих" гэд зайлсхийв. Бумаагийн царай хачин болцоход байгааг дэндв ажиж түүний сэтгэлийг засахын төлөө үлэмжийн чанар гэдэг дууны эхний бадгийг зөөлөн дуугаар аялав. Тэгээ тоглож байхын завсар дэндв бумаад хандаж хэлв. "Чи төлтөр шүүгээгээ хөдөлгөж доорх шалыг нугаах юмсан гэж байсан. Угаасан уу?" гэхэд бумаа "Үгүй. Маргааш л угаая" гэв. "Тэгвэл би маргааш ажил тарсны дараа танайхаар ороод шүүгээг чинь зайлуулж өгье тэгхүү" гэхэд бумаа хэлв. "Би маргааш ороо шалаа угаана. Чи амжуул ороорой. Амжихгүй бол яах вэ зүгээр. Будчаа мүд хөдөөгөөс ирнэ" гэж хайхрамжгүй хэлв. Бумаа дэндвийн мөрөг түшснээс эхлэн тэдний бүх харилцсан байдлыг Цэма гэр дотроос наривчлан ажиглаж хэлэлцсэн үгийг алдалгүй чагнаж хөмхийгөө зуугаад хулгана гитсэн муур шиг зогсож байлаа. Тоглоом дуусаж бумааг явах болоход Цэма түүнийг үдэж гаргав. Цэма замдаа дэндвтэй яаж харилцсан тухай бумаагаас нэрвчлэн асууж мэдээд "Чам донт сайн дүн тавья. Чи аягүй бол багштайгаа өрсөлдөж болох хүн байна" гэд инээж нүрийг нь ширтэв. Нэг өдөр дэндв гэртээ сууж байгаад Цэмад хэлв. "Бумаа нэг л жаахан айлгүйтэд байх болжээ. Ганцаараа байж уйдаа юм болов уу? Будчав дандаа хөдөөж өвч байх юм" гэсэнд Цэма үлгэж яваад "Та хоёрын хэн нь илүү айлгүйцсэн бол доо?" "Мэдэхгүй. Синж байхгүй бол син дэгээ хаанаас тэглэх вэ? Чи бумаад нүдээр ирмээд л гарыг нь илээд л гэрт нь шүн очоод л элдвийн заваа юм яриад л татаж хангаагаад л чихтэй юм болоод байна гэх чинь билээ" гэхэд дэндв тайлбарлаж хэлв. Бумаа жаахан айлгүйтэд байхлаар чулуун хөшөө шиг хүрлээгээд байх эвгүй юм уу гэж бодоод нүдээр имсэн. Мөрийг нь илсэн үнэн. Гэрт нь очиж шүүгээг нь хөдөлгөж өгсөн. Нэг аяг цай угаад л гарчихсан, өөр юу ч болоогүй. Найзандаа туслах хэрэгтэй байна шүү дээ. Дээд сургуульд гэрээрээ суралцахад хэрэгтэй ном байна уу гэж шүүгээтэй номыг нь жаахан эргүүлсэн гэхэд
Цэма нилээд уурлах байдалтай болж. Чи өөрөө өдөрч хатгаж байгаад бумааг зөвшөөрөмгүй болохоор бойлгоогоо бумаад тохож айлгуудсан энэ тэр гэж байна гэд буруу хараад сонин уншаад суучих. Энэ өдөр хоёул нэг ч үг солисонгүй өнгөрлөө. Бас Цэма Дэндвийг хамт ажил хийдэг нэг хүүхэнтэй хардаж худал хурмаг үг тараах болов. Ер нь сүүлийн үед Цэма Дэндвээс үргэлж өөсөв хэрж хэрүүл өдөх боловч Дэндвийг хэрэлдэж өгөхгүй болохоор улам хорсож дураараа загнаж зэмлдэг болов. Дэндвийн хамаг ажлыг хийж өгдөг Дэндвийн эгч догоогоог элдвээр хяхаж хавчиж байгаад хөөгөөд явуулав. Дэндвийг нэг сар хөдөө суманд ажиллаад ирэхэд чи завхаарч ивсэн байх. Эмчид очиж бие үзүүлээд бичиг авчир гэж хөөгөөд ойртуулахыг боллоо. Тэгж байтал Дэндв хөдөөгийн нэгдэл дээр байнга ажиллах болсонд Цэма миний би муу байна. Имлээс холдож чадахгүйгээд хөдөө гарсангүй. Дэндвийг хөдөөгөөс хаяа ирэхэд гэртээ суулгахгүй боллоо. Дэндв тэгэхээр илэрхий гомдож галсан ч үгүй, уурлаж хидэрсэн ч үгүй, зүгээр л сольж өмсөх хувцас аваад явчихжээ. Тэгээд Дэндв Цэма хоёр чухамдаа салжээ. Цэма ганцаараа болохоор бумаа Будчав хоёр ээлжээр иргэдэг байлаа. Будчав Цэмаг эргэх гэж очиод баахан удаад байдаг болжээ. Гэвч бумаа цагаан сэтгэлтэй гинэн найз нартай их итгэдэг учраас огт сэжиг авсангүй. Бумаа нэг өдөр Цэмагаас асуув. Будчав чамайг эргэж очиод ажилд чинь тусалцж байна уу гэсэнд Цэма жуумалцаж. Будчаваар туслуулах ажил над байхгүй. Харин найз минь чи Будчавыг жаахан сорж үзлээ. Чиний төлөө сорж байгаа хэрэг шүү. Урд бид хоёр хилэлцэж тохирсон шүү дээ. Бумаа тэгэхэд инээж за яаж ин садах чинь. Яахчгүй юм аа. Шавар бурхан шиг л дүнхийгээд суух юм гэд их инэв. Бумаа хэлв. Манай Будчав жаахан хөнхөмсөг боловч ер нь завхаарч явдаггүй юм. Янаг сэтгүүлгүй бол хүүхэнтэй ойртож чаддгүй гэж өөрөө хэлдэг юм гэв. Тийм ээ Будчавч чиний баттай хан юм байна. Намайг лав тоохгүй юм гэж Цэма залтайхан хэлв. Цэмагийн үгийг бумаа мөн итгэж байв. Гэтэл Будчав Цэмаг тоохгүй байна гэдэг бол огт худал үг байв. Будчав урд оюутан байхдаа Цэмад дурлаж сууй гэрлээ гэж гуйж байсан боловч Цэма тэр үед Будчавыг мөрөндөө хувцсгүй хармаандаа мөнгөгүй даржин оюутан гэд тоохгүй байсан юм. Одоо Будчавыг дээд мэрэгжилтэй дээгүр тушаалтай болохоор Цэма тоож хэд аятайхан харж сорилт хийсэнд Будчав ардын домогт гардаг ёсоор харцанд гүйсэн зэвэр шиг хатарч очиод хашир анчны хавханд орох шиг Цэмагийн гарт оржээ. Тэгээд Цэма Будчав хоёр нууцаар ханилж эхлэв. Сорилт нь ханилт болж хувраад улмаар ханилт нь гэрлэлт болж хуврах ойртлоо. Үүнд ганцхан бумаа саадулж илаа. Би ч нөхрөөсөө салчхад олонд муу хэлэхтэд чамайг хүлээгээд л сууж байна. Одоо чи яах гэж байна да гэсэнд Будчав санаа алдаж. Би чамтай сууя гэж урьдч гуйж байсан. Одоо ч гуйж байна. Ганцхан бумааг хөөрхөлөх юм да гэв. Тэгэхээр Цэма ширүүнээр харж бумаага гиншүү. Чи бумааг хөөрхөлөөд намайг хөөрхөлөхгүй байна уу? Гэд мэгшин уйлж хэлв. Будчав сандарч Цэмаг түшиг гэхэд Цэма Будчавыг ширүүнээр түлхчихв. Будчав айсан тулаа шиг бүлтгэнэн байж шивнэн хэлв. Бумаагаас одоо би сална. Хоёул тэгээд хурдхан гэрэлчихье. Өнөөдөр ч харахаа болъё гэд дуугаа чангаруулж зөрөгтэй эрийн байдал үзүүлэн яадаг юм эцгий гэж хэлээд хоёр зэр алаад дэрэгдээ тавьчихсан залуу анчин шиг хаанхалцаж суув. Тэгээд Цэмаг овоо тайдахаар Будчав хэлв. Намайг Улаанбаатарт дуудаж байна. Өнөөдөр цахилгаан мэдээ авлаа. Тэнд би удахгүй байх. Ирээд л хоёул гэрэлчихье гэв. Тэгэхээр Цэма нүдээс сорт ойлгон харж босож ирээд хөөе. Тэгвэл чи буцаж ирж яах юм? Болбол тэндээ үлдчих. Хоёул Улаанбаатарт явчих юм. Энд гэрлүүл эдвийн яриа муу үг тасрахгүй дими юм болно. Чи Улаанбаатарт явж чадах уу? Чадна. Би одоо амралтаа авчих юм. Улаанбаатарын Аршин комбинатод амрах нэг бүтёнк нэг албан газарт ирсэн байна блэ. Тэргүүний хөндөө өгнө гэж байна лээ. Би түүнийг авахтаа л авна. Чи хизээ явах вэ? Тэгвэл дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр хоёул явчих юм. Тэнд очиод тэнгэр тулталж аргачих юм. Харин бумаад сэдв авахулж болохгүй. Чи бумаад улам хайртай юм шиг байгаарэ. Салан сарна гэж бүү яар. Би хил амд дургүй юм. Зүгээр л орхиод явчих. Мөд ирнэ гэж хэлээд ажлаар явсан хүн аль саатгийг хэлж гүйцэх вэ? 1 сар болно гэсэн хүн
1 жил биш болгоч байдаг. Хэдэн жил болгоч байдаг. Тэгээд 2 дахь өдөр хоёул явчихв. Гээд тэнцэг байдалтай будж авыг харсанд үргэлж толгоогоо тогч байсан будж ав их баярлаж. Тэгээ би 2 билет авчихсан шүү. Чи зүгээр л юмаа бэлэн болгоод галт тэргэн дээр очоорой. Хэлэлцэж тохирлоо шүү. Тийм, хэлэлцэж тохирлоо. Харин бид хоёрыг хамт явахаар бумаа энэ төр сэжиг авч магадгүй. Чи 2 дахь өдөр хүртэл манайхаар бүүн ир. Би танахаар нэг ороод гарчихна. Би бумааг Улаанбаатарт хамт явъя гэж хэлнэ. Чи ч бас тэгж хэлж байгаарай. Харин дагуулад явж болохгүй шүү. Чи үнтэй сайн хувцас аваарай. Муусаа новшоо орхичих. Харин хадгаламжийн кассанд байгаа юм аа. Бумаад мэдэгдэлгүй аваарай. Тэр чин чамд хэрэг болно. Надад хэрэггүй. Над өөрт маань жоох юм би. За юу? Гэсэнд будж ав. За мэдлээ гэд Цэмаг үнсв. Цэма хариуд нь будж авын толгойг тэрвэрч таалав. Цэма будж авыг түлхэж "За чи одоо яв" гэсэнд будж ав гарахтаа хэлв. "Чи галт тэрэг явахаас хагас үгийн минь очоорой. Би энд байж байна" гэв. Будж ав Цэма хоёул ингэж хэлэлцэн тохироод халуун янгаар үнсэлцээд тарав. Будж ав Цэма хоёрын болцсон 2 дахь өдрийн үдшиж боллоо. Улаанбаатарт явах галт тэрэг Сүхбаатар хотын өвтөн дээр зогсож байна. Цэма галт тэрэг хөдөлгөөс яг хагас цагийн өмнө юм хумаа аваад хурч очтол өмнөөс нэг танихгүй харах хүүхдэж ирээд "Цэмагаа, таны билет энэ" гэж билетийг өгөөд вагоны судалд юм хумыг нь оруулцаж өгөв. Бас "Энэ будж авгаан чемодан" гээд шар чемоданыг вагонд оруулж Цэмагийн дэргэд тавив. Цэма түүнийг харвал будж авын хуучин чемодан мөн байна. Харин түүний түлхүүр нь цоожондоо өлгөөтэй байна. "Цоожсон юм уу энэ чинь" гэсэнд тэр залуу хүү мэдгүй. Будж авгаа өөрөө одоо ирнэ гэж хэлээд гүүгээд явах гарчгав. Цэма ямаа зэгцлэн тавьж байтал Цэма" гэж дуудах сонстов. Вагоны цонхоор хартал будж ав бумаа бас тэдэнтэй хамт ажилладаг 2 залуу ирээд зогсож байна. Цэма гарч тэдэнтэй мэдлээд бумааг тэрвэрч үнсээд будж авыг тааламжтай харав. Цэма бумаад хэлв. "Би Улаанбаатарт очоод дүнгэж аршаан комбинатад амарчгаад буцаад ирнэ. Энд гэр бараагаа янзлах элдв ажил бий гэд санаж байгаагаа шал ургуулад ажиггүй ярьж байв. Бумаа хэлв. "Чи Улаанбаатарт очоод будж авыг их сориод байвал дэмий шүү" гэд эвгүйхэн инэв. "Хаанаас та? Бид бараг уулзахчгүй байх" гэд Цэма бумааг дахин тэрвэв. Бумаа ажиггүй энгийн байхыг хичээж элдв үг ярихыг оролдох боловч үг бүрээ төгтөрч хэлээд нэг л хачин байв. Тэгэхээр золигч нь хардаж байгаагүй байгаа гэж бодоод Цэма бумаагийн дэргдээс салахгүй зогсож хөвгчлөлтэй юм үргэлж ярьж байв. Будж ав 2 хүүхнээс цэрвэж зайлаад аав ээждээ загнуулсан хүүхчиг хавчганаад ийш тийш гүйж байв. Бумааг өөр хүнтэй ярьж байх завсар будж ав толгоогоо долоовор хуруугаараа зааж дараа нь чигчийн хуруугаараа гоцойлгон "Би их муу хүн" гэсэн тохиог Цэмад өгөв. Гэвч Цэма тэр тохионы учрыг сайн ойлгосонгүй. Тэгтэл дохиод уурч галт тэрэг хөдлөх боллоо. Цэма баяртай гэж үлдсэн хүмүүсийн гарыг барьж ёслоод будж авт вагондоо ор гэж нүдэрээ тохио өгөөд вагонд оров. Цэма цонхоор харуул будж ав харагдсангүй. Бусд нь гараар тохиж баяр хүргэж байна. Галт тэрэг хөдлөлөө. Цэма ханзан дээр суугаад харуул өнөөх өнгөрсөн зүүн цэцэрлэг татварвж байсан хазгар өвгөн таяга бариад нөгөө ханзан дээр жаахан согтуу сууж байна. Энэ золигч нь будж ав бид хоёрыг наргиж хоноход цаад болох нь гэж бодоод зэвүүн хүрсэн боловч будж автай хамт явах болсондоо сэтгэл нь баясаж будж авын орж ирэхийг хүлээд сув. Галт тэрэгний явц ширүүсэж байна. Гэтэл будж ав алгал байна. 5 минут өнгөрлөө будж ав байдаггүй. 10 минут өнгөрлөө будж ав байдаггүй. Хагас цаг өнгөрлөө. Одоо Цэмагийн сэтгэл зовж эхэллээ. Өнөөх золигч нь вагонд орох гэж галтарч очоод чиргүүлдэж үхээгүй байгаа гэж бодоод гудмаар хэд явж бусад өргөнүүдийг онгойлгож шахасан боловч будж ав байдаггүй. Тэгэхээр өөр вагонд ороод тань лимтагаа марцганаж суугаа юм болов уу гэж бодоод гарч ирэхээр шидэв. Гэнэт будж авын чемодан цоожгүй байгааг харж цоожлие гэж бодоод унтсан түлхүүрийг нь ийш тийш мушгив. Гэтэл чемодан нь онгоочглоо. Амсраар нь цухаж байсан нэг дугтүйтэй цагтл шиг юм ойчив. Аваад үзвэл дээр нь будж аваас Цэмад гэж бичсэн байв. Гайхаад дугтүйг нэгж үзвэл нэг цагтл гарлаа. Түүнийг уншвал "Цэма минь, тариа хураалтын ажлыг дуусгаад иргэж Улаанбаатараас тушаал ирсэн тул миний явах хойшлогдлоо. Бусад явдал миний хайр технэр бумаагийн цагталд тодорхой бий.
ёслогч буджав гэжээ. Цэма дээш доош ээлжлэн хараад бодлоо. Хойшлогдох нь ч яах вэ? Байж болох хэрэг. Түүнийг амаараа хэлдэггүй яасан золиггүй. Бас миний хайр технэр бумаа гэж бичих юм. Надаар тоглоом хийж байгаа юм уу? Яасан хүний үнэргүй золиггүй гэж зэвүүцээд чемоданыг харж өөрөө явахгүй юм бол чемодан маа надаар тэлэгдэх нь юу юм бэ гэж улам дургуцээд бумаагийн цагтл гэдэг нь хаа байгаа юм бэ гэж бодоод чемоданыг сөхөөд үзлээ. Тэгтэл нүдэнд нь нэг юм гэлсгэв. Бумаагийн үргэлж зүүж явдаг мөнөөх эрдэн чулуун эмэг бүлзэг хоёр чемоданны тагийн дотор зүйлттэй гэлтгэнэн унжиж байна. Цэма бүр их гайхлаа. Цааш нь харуул чемодан дүүрэн алин байна. Шаамрын монгол алим. Ууралсан эцсэн хүүхний царай шиг улааж чинрээд байцгааж байна. Алимны нэг хажууд эмэгтэй хүний сайхан ноосон цамц байна. Нөгөө хажууд хитэн ном байна. Номын нэрийг халт харуул цагаан бээлийн шадар гурван зэрэг харагдлаа. Алимын дундаас нэг тогтуу цухаж байна. Дээр нь бумаагаас цэмад гэсэн хаяг харагдана. Цагтлыг сугалж үзвэл түүний үг. Найз цэма минь. Найз гэж чамайг нэрлэхэд тун хэцүү байна. Чиний гаднах байдал сайхан тогс шиг боловч доторх санаа чинь муухай хогийн сав шиг юм байна. Чи будж авыг минь дагуулад Улаанбаатарт очиод гэрлэх гэж байжээ. Намайгаа мэхэлж араар минь тавих гэж байж. Би ав ажиггүй явтал догоогой над хэд хоногийн урд хэллээ. Буджав цэма хоёрын найзлах нь арай дэмжиж байх шиг. Цэма ямар ч шившгтэй хэрэг хийхээс буцахгүй хүн шүү гэлээ. Тэгэхэд би даанчтэй гээд анхандаа хайхрахгүй өнгөрүүлсэн боловч сүүлдээ буджавын хүзүүнд уруулын будаг шим наалдаж ирсэн нэг явдлыг дурс санаад магадлан сурвалжилж буджавыг очихлоор чи үүдээ төгждөг байсан зэрэг гарцаагүй баримт хэдийг олж мэдлээ. Буджаваас магадлж асуугаад байтал тэр аргагүй мухардаж үнэнээ хэллээ. Буджаваас та хоёрын хийсэн хэрэг хилэлцсэн үгийг нэггүй сонсож мэдлээ. Тэгэхээр буджавт би шууд хэлсэн. Чи надаас салбал сал. Харин цэма чамд хань болохгүй гэлээ. Тэгээд догоогоо бит хоёр чиний муухай санаатай хүн болохыг шалгаж мэдээд буджавт тайлбарлаж хэлсэн. Буджавыг чи оюутан байхад нь даржин оюутан гэж голоод дарга хүн гэж дэндвийг шил сунсан юм байж. Үүнийг би сайн мэдлээ. Дэндв чамайг гойж гоодох гэж мэрисээр яваад дээд боловсралгүй хоцорчээ. Одоо дээд боловсралтай хүн олширхоор дэндв аргагүй жаахан буурсан байна. Тэгэхээр чи давс хужир гэж голж хаяад буджавыг гогтож эхэлжээ. Энэ бүхний нарийн учрыг би сүүлийн хэд хоногт ойлголоо. Догоогой над энэ талаар багагүй туслалаа. Чи хэрвээ буджавт үнэхээр янаг сэтгэлтэй байсан бол чамайг олон талаар өвчилж болох байсан. Гэтэл чамд янаг харин сэтгэл алга. Чи янаг харин сэтгэлийг тачаа шунлын хэрэг болгожээ. Тэгээд чи хүн чанараа алдаж адгуусны зэрэгт ойрцсон байна. Буджавтай чи суувал түүнтэй жаргал зовлонгоо хуваалцах үнэнч ханинд болж чадахгүй. Харин буджавыг сайн ивбал ханинд болоод сар ивбал хаяад талих болно. Чамд чухамдаа хүн хэрэггүй, мөнгө юм хэрэгтэй ээжээ. Тэгэхээр чи энэ чимнамтай юмыг буджавын оронд аваарай. Буджавтай суна гэж чи битгий гордоорой. Буджав надаас салдаг чим гэсэн чамаас арай дөнгүүр юм түүнд олдох байх. Буджав буруугаа мэдээд гимшиж байна. Ир хүн долоод ордож 8 зэгтэн. Харин буджав чамтай хандлага боллоо. Улаанбаатарт очихоо хойшлоо гэж чамд хэлэхэр танаараа гүйж очих гэхлээр нь би тас хорглоод явуулаагүй. Чи намайг номхон тэнэг хүн гэж яаж ч мэхэлж байсан хамаагүй гэж боджээ. Тэр хар санааны чинь хариуд би чамайг энэ удаа мэхэллээ. Би урд ч хүнийг мэхэлж яваагүй. Хойштооч мэхлэхгүй. Нэг удаа чамайг мэхэлсэн маань муухай хэрэг боловч цаашдаа чамд сургаал болох юуны магт. Уржигтэр дэндүү хөдөөгөөс ажлын талмаар ирээд яаралтай буцах сасуур чамайг Улаанбаатарт явахыг дуулаад хоршооноос ноосон цамц авч чамд өгөөрэй гэж орхисныг энэ чимдамд хэлээ. Чи Улаанбаатарт очиод бие сайн эмнүүлээрээ. Ялангуяа сэтгэл санаагаа сайн эмнүүлж засах биз гэж найдаж байна. За баяртай. Ёслогч бумаа гэжээ. Үүнийг уншаад цэма их уурлаж уйлмаар инээмэр болж салгансан гараар чемоданыг түлхтэл цаана нь цэмагийн авчирсан сагсан савтай юм тэглэв. Түүнийг автал дотор нь буджавтай хоёул замдаа уун гэж бодож авчирсан нэг шил коньяк, нэг шил жимсний арх хоёр сагсны амсраар ойчх шахаж байна. Үүнийг хараад улам цухалдаж шил коньякийг аваад цонхоор шидэх гэтэл цонх битүү тул аргагүй өвгөний ширээнд тавимар болов. Тэгтэл хазгар өвгөн өөртөө өгч байна гэж ойлгоод буйнаа дэлгэрсэн сайн охин бол гэж коньякийг шүүрч аваад
хоёр шилэн аяганд хурдан хийж "Чиний сайн санаа сайхан явдлын төлөө" гэж аягийг тулгаж өөрийнхөө уужгаад нөгөөг Цэмад ойртуулв. Цэма бачимдахын эрхэнд хагасыг нь хүртэл балгачгаад санаа алдан шүүхтэн амьсгаадж байна. Өвгөн дахин уур цогтоод ярьж байна. "Бүсгүй минь, сэтгэл чинь жаахан зовж байгаа юм шиг байна. Чиний сэтгэлийн зовлон сайн нөхөртөөгөө уулзахлаар дороо арилжчихна. Харин миний сэтгэлийн зовлон бол үхтэл арилахгүй. Би Улаанбаатарт хөлөө эмнүүлэх санаатай явж байгаа хүн ч гэжтэй харал хүний оронцог. Залуудаа би бүх шиг юм явсан. Харин хушууны сайн бөхчүүдийн тойгийг мулталж олон хүнийг хүлгүү болгосон. Тэгээд би 30 наснда сүмбрийн наадамд баруун хушууны онон начинтай барилдаж байгаад тойг руу нөшгөлөө тавсан. Тойгийг нь онолгүй би халтраад очлоо. Босох гэсэн босч болдоггүй. Миний түнх мултарчээ. Тэгээд би 30 гаруй жил хазганаж явна. Би хүнийг хорлцоор яваад сүүлд нь өөрийгөө хорлсон. Хүндээ түүнийгээ ботход үхрийн тойг залгичсан юм шиг гол дотор гороогоод явчих юм гээд нулимсаа арчив. Цэма анх удаа ам нээж өөрийнхөө таних бүхийн тойгийг мулталж явсан удаа би юу гэж төгдрөн байж асуув. Тэгэхэд өвгөн Цэмаг дотноор харж "Үгүй, даанчтэй хөө. Би хичнээн муу муухай хүн боловч өөрийн хушууны танил нөхдөө хорлох тийм муухай хэргийг арайч хийгээгүй хөө" гэсэнд Цэма сандран босож үлдсэн аягтай архийг дуустал нь уучгаад ханзан дээр буруу харж ойчоод ихэр татан уйлж эхлэв.